Зохиолч Сэржингийн үүр зайх халтар 13 дугаар хэсэг. Бурхан минь гэж хэлснээ айсан маягтай ийш тийшээ харсан дарам сая л ухан орж гадагшаа ухаан зулггүй гүйж гараад хашгирснаа хонгор зээрдээ унаад морин туурай бөмбөрдүүлэн оджээ. Эхнэр нь санаа зовсон байртай дармаа гэж хашгираад араас нь гүйж гарав. Ард улцсан хүүхэд унтаж ээж аав хоёрынхоо дуугаар зочин ширээд ваа гэж харанхуйг цуурайтуулан ориллоо. Аль хэдийнэ давхиж чадсан машины хойноос хэсэг зуур давхиад нэгэнт гүйцэхгүйгээ мэдэж ухаан ормогц гэрийн зүг урд толгой дороос жолоо татав. Эхнэр нь араас нь гүйсэрэрж яваад сарны бүдэг гэрэл тодхон харагдахад урдаас нь чүү гэж цогиулсаар ирээд мориноосоо бууж тэврэн аваад хэсэг зуур зогсов. Амьсгаагаа нэг сайн дарж аваад аяндаа асгарах нулимсаа ханцуугаараа шударч эхнэрээ хөтлөн гэрэл үгээ яв. Учир нь гэрээс ваа гэх дуу цуурайцаарл. Гэрт орж ирсэн дарам юу болов гэсэн аятай хүүхдээ гүйжчихэд хараад бийдэ наан тэрч ямар азар чи минь ихэр төрсөн юм хэмээхэд ирж яваа хоныг тоцож хураахаар одсон хэдэн хүүхэд нь цувралтан орж ирлээ. Би дүүгээ харъя гэж том нь ухсгээхэд нөгөө нэг хүүхэд нь тэгвэл би нөгөөдхийг нь авъя гэж орлоо очоод хоосон байсанд мэл гайхсан шинжтэй ээш дэше харав. Ингэж оройжонгоо нэг гэр бүлийн дотор өмнө болжээ. Хэргийн эзэн мэдээж эхнэр дуугүй л уйлцуулаа. Дарам гинэтхэн нэгийг сансан мэт одоо уйлж дуулаад явах дээ солон минь. Цаад хүүхдийнхээ араас зөөргөөч аян зам цагаан байг гэж хэлээд дуугүй болов. Нөхрийгөө сая л тавьширч байгаад санаа намарсан бүсгүй гарт сүгөө өргөчхөд орж ирээд хүүхдээ хөхүүлв. Тэр хизээний л ийм дуугүй билээ. Анх сууй ханилий гэж дармыг очиход дууг л инээмсэглээд сууж байсан гэж. Эхнэрийнхээ занг мэдэх дарам дахиж юм ярьсангүй. Эртхэн унтцгаа миний хүүхдүүд. Нэг дуу хот руу айл дөргөгдөж явсан. Дахиж ирэхгүй учраас битгий ээжигээ ээрээд байгаарай гэж хэлчихэд буруу тишээ хараад унтаад өгөв. Ийм явдал болжээ. Үүнийг дэрэм мэднэ. Харин буян огт мэдэхгүй байж. Ээж аав нь хотод ирээд бараг л нэг хоногийн дотор бичиг баримтыг нь бүрдүүлж төрсний гэрчлэгийг нь гаргаж аваад гадаад яваад өгчээ. Ингээд 10 орчим жилийн дараа эргэж ирээд хоттой сууршиж байна. Учир нь буян гэж нэр өгсөн дэрмийн ихэр байн сонин юм ярьж тэр нь биелээд байсан тул Монголд ирж гүрэм домын эмчилгээ хийлгэхээр болсон ч олигтой эмнэж домнохоор хүнч олдсонгүй. Гэтэл Зүүн аймагт нэг гигантэн залуу хүн хүү тодорч гэн гих зургаар хэнти рүү явжээ. Тэднийг зорьсон газраа сургалж явсаар дөхөж ирэх алдад 6-7 настай тэрхүү буянг орж ирж явхад замыг нь андад тосож гүйж иржээ. Хэтэрхий мэрэгэн цэцэн юм мэддэг гэгдэх түүнийг ингэж ирэн чинээ санаагүй аав ээж хоёр нь эхлээд тэр хүүг таньсангүй. Танаа энд мэрэгэн бөөдий гэж хүү байдаг гэсэн би тэр хүүг сорж явна. Аль гэрт нь байдаг юм болоо хэмээн их баг 2 гэрийг зааж асуухад та нар намайгаа суугаад байх шүү гэн. Би та нарыг тосож ирлээ. Удахгүй би байхгүй болох юм аа. Тиймээс энэ хүүд би эрдмээ багаар дамжуулах гэж дуудсныг минь өшөөгөөрэй гэж сонин юм ярьжээ. Нөгөө хоёр ч мэрэгэн бөөдийн сургаар хурдхан бууж хүүг дээш өргөн машиндаа суулгав. Хүн итгэмээргүйж бүгдийг урдчлан харах ер бусын чадвартай гэж сонссон болохоор аав ээж хоёр нь итгэжээ. Буянч зорьсон хүнтэйгээ уулзсан мэт хүүтэй сүрхий дотн ярилцаад авав. Ганц 2 насны зөрүүтэй болвол гэмээрэж. Үүн арай л ах болов гэхээр түүнийг орж ирэхэд ээж аав нь аль хэдийнэ хоолцоо чанчихсан мэдээ авсан мэт угтжээ. Ингээд хадаг дэлгэж хүүгийнхээ талаар асуух гэж ирж байгаагаа аавд нь айлтгахад хүлээж аваад авдар дээрээ тавьж бид харин эсэргээрээ та нарт хадаг барих ёстой юм. Манай энэ хүү танай хүүг ирээдүйн их гүрэмж залрах гэж байна
Би юм дамжуулах ёстой гэд байсан юм. Хэмээгээд алд цагаан хадаг гаргаж зөрүүлж барьлаа. Хүү аавынхаа хажууханд суух бөгөөд ийн хэлжээ. Та нар хоолцоо идэж тухал би танаа хүүтэй гарч тоглож болох уу? Хэмээн зөвшөөрөл асуув. Буянг дагуулж гарсан хүн гэрийн хойд талаар очиод гэнэтхэн тэврэн авч дээлтэй дүү минь, төөрөлдөж төрсөн дүү минь чи билээ. Ах нь энэ хорвоо дээр богинохон настай ирсэн. Тиймээс чамайг холын нутгаас хайж олоод дуудсан юм. Зүүдэнд чинь шарга морь унсан би байн харагддаг байсан уу? Гэж асуухад хэнд ч хэлээгүй зүүдийг нь шууд таасанд учиргүй гайхаж манай ээж аав чамд үүнийг хэлсэн юм уу? Чи яаж мэддэг байна? Хэмээн гайхлаа. Гүү ихэд хачирхалтайгаар харж гараа өргөөд наашир би чамд үзүүлье хэмээн ард талын хадан цохио руу явлаа. Модон дотор байх тэр хадан цохио руу авирч дунд хэсэгт нь очиод энийг хар гэж заав. Тэнд буянгийн дүрс хадан дээр буужээ. Өөрийг нь ийм адилхан хадан дээр сэлсэн байсанд гайхаж яаж вэ хэмээн гайхшрав. Энэ бол надад ирсэн тэмдэг. Энэ хадан дээр миний онцгой тохиолоод бууж ирж зоригддог юм. Гэхдээ удахгүй арилждаг. Маргааш өглөө босготол энэ зураг байхгүй алга болно. Чамайг ирэх өдөр тодорно гэж буусан юм. Гэжээ. Ийм сонин тохиолдлуудтай учирч явсаар тэд зорьсон хэрэгэ бүтээгээд буцахад хүүг өвчин туссан биш ямар нэгэн онцгой эрдэм хэн нэгнээс сурах гэж ийхүү сонин юм ярьж авир гаргаад байсныг мэдэж авсан аав ээж хоёр нь үүр санаа амраад явжээ. Үүнээс хойш хүүг нь нэг ч өвдөж хавдсангүй харин 17 нас хүрэхдээ өрмийн эрдэм хэмээх анхны домоо нэгэн хүнд хийснээр амьдралгүй болсон гээгдэх нэгнийг аварч эхэлсэн ажгүй. Үүнээс цааш эхийг өгүүлмээрг байна. Буянгийн түүхийг хальт сонирдуулахад ийм ажгүй. Одоо цагт юу болж байгааг сонирхъя. Гэнтэл үзэж байсан зоосоо хумхайд манер яарвчлан босож явлаа. Чухам хаашаа явсныг нь асууж чадсангүй зоогийн газрын эзэн ард хоцров. Тэр гарахтаа дахиж ирэхгүй. Танах тун азгүй. Харин маргаашаас эхлээд ашиг орлого чинь огцом нэмэгдэх нь байна да. Харин өглөө цэвэрхэн газар руу 3 дусал сүү дусаачхаж байгаарэ гэсэн аж. Энэ үед эмнэлэгт зэрсэн чимгээгийн шээс учиргүй хурж байсан учир яай давайц гэж хавчигнаж байтал сувлагч ороод ирэв. Өө, энэ өвчтөн ухаан орчхож алив та яаж байна? Би чинь зүгээр үү? Гэхэд чимгээ зүгээрээ шээс их хурч байна. Ариун цэврийн өрөө ормоор байна. Гэж хэлэх гэсэн ч дуавай нь юу ч сонсогдохгүй ам нь хэдэнтэй ангалзах шиг болоод таг болов. Тэр атаа шокийн үеэр хэлний мэдрэлийн системээ тэр чигээр гацаасан нь тэр аж. Сувлагч үүнийг анзаараад ямар нэг юм хэлэх гэж оролдож байна хэмээн сэтгэхэд бичих юм авч цаастаа авч өглөө. Харин азар гарн зүгээр. Шээ гэж бичгээд сувлагч түүнийг эвтэйхэн үндээлгээд суулгаад эмч дуудав. Эмч орж ирээд өвчтнөө үзэж энэ тент нь хэд дарж үзээд яваад шээч хэдэр сувлагч хажууд чинь дагаж явах болохоор санаа зовлтгүй гэлээ. Босоход би энэ ямар ч асуудалгүй мөртлөө ам нэвлэж ярьж чадахгүй зовлонтой байв. Хаалгаар гарах үедээ л цааш гарч хэвдсэн өвчтөн гэрэн болохыг төвөггүйхэн таниад би энэ хачин болж яана мөн байна шүү дээ. Энэ муу архич намайг араасаа дуудчихлаа гэж үү? Ёстой хар мөртөө хогийн гуйлагч шүү. Энэнтэй суугаад нэгч сайн юм үтсэнгүй. Ашгүй үхэж далд орлоо гэж боттол үхээгүйгээр үл барам уучргүй тансаг амьдарч байдаг байна шүү. Үүнийг нь мэдсэн бол яаж намайг хуурж байсан салахгүйсэн юм. Хачин үрлэгэн тооцоогүй зангийг нь хизээч засрахгүй гэж бодсон минь алт авэж. За тэр чаахав. Яана миний энэ хэл гайгүй байгаа. Би ингээд хэлгүй дадаа болчихж байгаа юм уу? Хэмээн
ихэд болгоомжлон бодов. Үнэхээр чимгээ тэр жигтэй ярих чадвар алдсан гэдгийг ихэмж үзэхдээ л хэлсэн нь ийхүү батлагдав. Тэгэж хэлэлцэх үед тэр ухаангүй байсан билээ. Ар гэрийнхэн хин юм хэнд дуулахгүй гэдгээ эмнэлгийнхэн бид мэдэхгүй байна. Гэтэл одоо энэ хүн бүр ярих чадваргүй байдаг. Хэмээн комиссийн хурлыг ахаалсан бурал толгойтой эмч хэлээд ширээ товшиж сууж байснаа. Ямар ч байсан өвчтнөө эмчлээд эхлэе. Сэргэх найдвар тун баг хэмээсэн аж. 13 дугаар хэсэг төгсөв. Халтар 14 дугаар хэсэг. Дэрэм их гэрлийн дундуур туужиж явлаа. Тэр гэрлийн цаана бүх түнэр харанхуйд нэгэн ядарсан хүн зогсож байв. Царайн цонхиж сулдан амаараа ямар нэг юм хэлэх гэж оролдогч дуу нь үл гарна. Тэр хурц гэрлийн дундуур гүйсээр очвол чимгээ байдгаараа цоч хийсэн зогсож байв. Дэрэм түүнээс салснаасаа хойш байнга ингэж зүүдлэх болсон бөгөөд гэрэлтэй учирснаас хойш зүүдлэгдэхэ болж хаад байсан гэжээ. Чимгээ юу та гэж дэрэм асуув. Энэ үед дэрмийг таниад цаашилж явсан чимгээ нэрээр нь дуудахад эргэж хараад хажууд нь очив. Хуучин нөхөр нь нүдэн тас анаатаач чимгээ чи минь яаж хавэ? Алив эндээс бошуухан холдъё. Удахгүй бид боцох замаа алдах гээд байна. Нар орлоо гэж өглөв. Зүүдэлч ч юм уу эсвэл ухаан самуурч байгааг ойлгож бие засгаар угаалган өрөөрүүгээ чимгээ явлаа. Харин түүнийг дагуулж явсан сувлагч эмчээ дэрэм ухаан орж байх шиг байна. Аманда юм өглөөд гэжээ. Энэ явдал дэрмийг сэрхээс өмнө болсон зүйл үлээ. Ухаан орсон гэдэг сургаар 2-3 эмч гүйлдэн ирэв. Сэтгэл хөдлөлийн хямралд орсон дэрмийг гэмч хурдан сэргэн гэж итгэхгүй байсан эмч нар ашгүйтэй алив сэргэх дараа хурдан хийгээрэй. Дахиж унтууж болохгүй шүү. Гэх мэтчлэн ярилцах нь там томхон сонсогдсоор дэрэм босоод иржээ. Та огцон босох хэрэггүй шүү гэж хэлээд тусал тарай залгуулад гарч одцгов. Эмч нар дунд нэгэн сайхан бүсгүй дэрмийг онцгойлон халамжилж байв. Ямар сайхан нүдэн дулаахан залуу вэ? Бодвол их нэртэй л байх та. Бүр хэдөө сэргэх юм уу? Хамгийн сайн чаддаг юм а бүгдийг нь шавхаж туслах болно гэж боджээ. Гэхдээ тэр бүсгүй их л сайхан сэтгэлтэй ажээ. Хэн ч ирсэн ингэж бодож хөдлөнө. Зарим эмчнэр хүмүүсийн гар харах аястай ахиухан шан харамж өгчхөөр хүмүүст сайн үйлчлээд тэгс ингэсгийсэн хүмүүст байдаг л нэг стандарт үйлчлэгээ үзүүлдэг бай. Харин болор тийм биш ээ. Аль л болох бүхий л нөөцөө шавхаж ажиллана. Тийм учраас заримдаа бурхан харж үзэж хүмүүс гарын бэлэг мөнгө төгрөг өгөхөд татгалзахгүй авчихна. Өгөхгүй байсан ч ёор ялгаж харцдаггүй аж. Ийм учраас гарын юм хардаг эмч нар түүнийг өөрсдөө адилхан гэж бодож эндүрдэг нь буруу юм. За тэр жаахав зохиолд орё. Болор дэрмийг сэрсэнд ихэд баяртай байв. Зарим хүмүүс ухаан алдаж ирээд сэргэлт авч чадахгүй байсаар тэнгэр доддог учраас их гунигтай. Харин сэргсэн хүмүүс сайхан сэтгэлтэй эмч нарыг баярлуулдаг аж. Дуу аяланхан алхаж явсан болор өрөөнд орж бичгээ биччихэд зарим нэг шинжилгээг нь харж сууж байгаад сансныг бодвол гайгүй юм шиг байна. Гэсээр буцаж гарав. Хаалгаа цоочлох гэж зогсож байтал ард нь хөлийн чимээ гарахад эргэж хараад гайхаж хоцров. Дэрэм ард нь ирчихсэн. Сайн байна уу? Танад дэрэм гэж хүн ирсэн гэсэн хаана хэвдэж байгаа вүлээ? Хэмээн намуухан асуулаа. За эмчээрээ тоглох гээд байна уу да? Таны хэн бос гэсэн юм? Алив очиж хэвд дураараа гэдэг нь. Гээд гараас нь хөдлөн өрөө рүү налхав. Буян юу болоод байгааг ойлгож чадаж хөөе эмчээ. Би зүгээрээ зүгээр хүн юу хэвтэх вүлээ гэсээр гараа татаж авч чадвалгүй араас нь дагав. Эмчиг гарсан хойгуур сэргэлт авсан дэрэм охиноо гинэт санаад ухсхийн босжээ. Сувлагч чимгээг дагуулж ариун цэврийн өрөө яваад өрөөнд харгалзах хүн байсангүй тул
шуудхан алхасаар гарч эргэн тойрныг харвал хэн ч алга. Ойхон миний хас юм бол гэхээс зүрх нь амаараа гарах дөхөн бандалзаж доошоо гүйж гараад такси барьж шууд нөгөө газар руу ухсгийжээ. Энэ хооронд ардуур нь ийм юм болсон хэрэг. Болор эмч буян хөдөлж явсаар өрөөнд нь оруулахад нөгөө хүн эрс дургуйцэж та чинь яасан сонин хүн бэ? Би дэрэм гэж хүнийг хайж авна. Ууц гэсэн юм. Хэмээн үннээ хэлэхэд орон эзгүй хажууд нь зогсож буй хүнд хэн итгэх вүлээ? Аль вэшээ суу. Даралт энтрийг чинь дахиж үзье. Хэмээн чагнуур авлаа. Тэрхүү царайлаг эмчийг хараад яаж чадалгүй гайхаж хоцорсон буян гараагүй. Бүх юм нь хэвэн байсанд эмч ч гэсэн гайхав. Та надаар тоглоод байна уу? Та чинь дэрмэл үсттэй. Алив таныг буян гэснийг батлах ямар нэгэн зүйл байна уу? Иргэний үнэмлэгч нь хана вэ? Гэхэд халаасаа удаснаа үнэмлэхээ орхичхож энэ миний банкны карт байна. Хэмээн сарвалаа. Болор эмч авч үзээд та чинь ямар тоглоомтой юм бэ? Хүний карт авч яваа биз? Алив тэгээд гарах гээд байгаа бол өрөөнд очиод хүсэлтээ бичээд гарч үз. Дараагийн хүмүүс хүлээж байна. Хэмээн дахиад л гараас нь хөдлөн өрөө рүүгээ явлаа. Эмчт нар өвчтнийг алдаж болохгүй үүрэгтэй билээ. Нэлээд хитэн хормын дараа тэр хоёр ойлголцож инээлдэж ханиалдан өрөөнөөс гарцгаалаа. Ингээд манай жинхэнэ өвчтөн маань хаана байгаа лээ? Хэмээн санаан зовсон эмчийг хэлэхэд бэл танаас асуумаар байна шүү дээ гэж эргүүлж асуув. Тэр хоёр гүйлдэж очин эмнэлгийн камер шүүхэд дэрэм босоод гараад явчихсан байлаа. Харин дэрмийг сэргэхийг хүлээж суусан гэрэл охинтойгоо хүлээлгийн танхимд дүүрмэлэн сууж байхтай таарч танаа хүн чинь эмнэлгээс гараад такси бариад явчихсан байна. Гэхэд нөгөө хоёр сэргсэнийг дуулаад бөөн баяр болсон ч хаашаа явсан болоо гэж санаан зовцгов. Ингээд нэлээд бужигнаан болсны эцэст дэрэм тэдэнд лөө ууцаар ярьж гэртээ ирсэн байна. Охиныг аваад хүрээдэр гэж дуудав. Буян эмчээс салаад охиноо хичээлээс нь авах гээд гэртээ харахаар болжээ. Харин ариун цэврийн өрөө явсан чимгээ сууж арай гэж хүндрээд буцаж ирэхэд дэрэм аль хэдийн гараад явчихсан бөөн бужигнаан болж өрөө нүгтжээ. Чимгээ чудалгүй эрүүл болсон гэдэг дүгнэлттэй эмнэлгээс гарав. Тэр гарах зуур эмчийн карт дээрээс дэрмийн хаягийг сэмээрхэн тогтоож авав. Ингээд нэг өдөр сонин хачин нааш цааш муур хулгайн шиг хөөцөлдөн болж өнгөрөв. Энгийн амьдрал эхэлжээ. Халтар аавыгаа үзээд үхтлээ баярлаж хүзүүд нь тэрч аваад таны дохиж хизээч ирэхгүй юм байх гэж их айлаа. Кинон дээр ингээд явсан хүмүүс эргэж ирдэггүй тийм ээ аваа гэж асуув. Аав нь охиныхоо төлөө хизээч үхэж болохгүйгээ маш сайн ойлгож улам бүр эрүүл чирэг болох ёстой гэж шийджээ. Гэрэл хэдийгээр эхнэр нь гэж явдагч хараахан хамт амьдардаггүй өөрийнхөө гэрт амьдардаг аж. Гэсэн ч тэр үргэлж шахуу орж ирж хоолунд бэлдэж өгөнгөө халтрыг эрхлүүлж байгаад гардаг байлаа. Энд ийм амьдрал өрнөж байхад нөгөө талд юу болж байгааг сонирхъя. Өөрийнх нь хаяа ирж цэвэрлдэг газарт дэрмийг амьдардгийг мэдчихэд тэр тансаг байрны тухай бодох бүр чи нэрээ гэхэд яг хин юм бэ гэж бачимдан бодож үсээ үхтэн зулгаагаад чи насан туршдаа гом би гоцон толгой явах ёстой. Ягаад ч хүүхдтэй амьдарч жаргаж болохгүй гэж амандаа өглөж нааш цааш алхсаар байна. Охиныхоо хүссэн ёсоор тэр дэрмийн яг доод давхарт нүүж иржээ. Ингээд амьдрал буцалж эхлэв. Чимгээ цэвэрлэгээ хийж халтар шатартаа явж дэрэм гэрэл хоёр компани ажилуулж харин болохгүй хүний нөөцийн ажлаа улам шаргуу хэв. Тэдний харилцагч компаниудын тоо өсөх хэрээр хил амж их гарна, орлогч улам нэмэгдэнэ. Тэр бүрд болохгүй заримдаа шантарна, заримдаа урамшина. Нэг л компани тэдний гол ажлыг нугалдаг байв. Чухам ямар хүмүүс эзэд нь болохыг сайн мэдэхгүйж алдаж болохгүй гэдгийг болохгүй сайтар ойлгож байлаа. Тэр компани програм хангамж боловсруулалт зарахдаа маш олон хөгжүүлэгч нарыг хөлслөнө. Тэр болгонд шаардлага хангахгүй олон хүмүүс орж гарна. Зарим нь ажлаа удаан хийн гэдэл сардаа бараг 100 гаруй хүмүүс эргэлдэнэ.
Маш хурдан хөгжиж байгаа энэ компаниас гол ашгаа хийдэг тул болигүй өөрөө гардаж бусдыг нь ажилчдаа даатгажээ. Сүүлдээ энэ компани гадаад хүмүүсийг ихээр хөслөх болжээ. Ялангуяа хямд зардлаар ажилладаг энэтхэгчүүдийг их авах болов. Ийм нэгэн өдөр буюу дэрмийн эмнэлэг твтээд гарсны маргааш нөгөө компаниас алтан бичиг ирсэн байна. Гүйцэтгэх захирал гэрэл гэх тэр хүүхэн заримдаа хүний санаанд оромгүй шаардлага тавьдаг нь болихуд таалагддаггүй байв. Бичгийг задлж үзвэл бараг жил гаруй хамтарч ажилласанд баярлаа. Үүнээс хойш хүний нөөцөө манайх өөрсдөө хариуцах болсон тул танай компаниас гэрээ цуцлахыг хүсэж байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн утга бүхий захидал байв. Энэ захидал болихуугийн толгой дундуур мунаар дэлсээд авах мэт болов. Яна, ямар өөд хүн бэ? Манайхтай 5 жилийн хамтран ажиллах гэрээ байгуулсан шүү дээ явгана. Хугацаа нь яагаад ч үгүй байхад ингэж болохгүй штэ гэж хэлээд удсаа шүүрэн авлаа. Халтрыг хичээлдээ авч явахаар хөлсний жолооч гадаан нь хүлээж байв. Аав нь гаргаж суулгаж өгөөд охиноо үнсв. Энэ үед тэр жолоочийн ард өөр нэгэн машин зогсох агаад дотор нь чимгээ суугаад хөдөлгөөгийг нь хүлээх нь нэг л сэжигтэй. Хүүхэд суулгасан жолооч давхсаар 1-р сургууль дээр ирж буулгаад яваад өгөв. Хөөгийн завдалгүй халтар хурдхан шиг хүүхэд орчихлоо. Царайг нь сайн харж авсан болохоор тарах цагийг нь сургууль руу орж мэдэж аваад гарч одлоо. Хүүхдийг гарч ирэхэд гаднаас жолооч нар угтаж аваад авч явдгийг мэдэж авчээ. 14-р хэсэг төгсөв. Халтар 15-р хэсэг. Чимгээ сургуулийн хашаа ороод хүлээх сандал дээр сууж байв. Халтар хичээлээ тараад бараг хамгийн түрүүнд чахуу гарч ирэв. Хинж авахар ирээгүй бололтой алхасаар хажуугийн сандал дээр суув. Чимгээ хүүхдийг харж байснаа өөрөөсөө нэг их гоё өнгийн шоколад гаргаж сарвайснаа. Чамайг халтар гэдгүү? Би чамайг авахар ирсэн юм аа. Их чин Чимгээ байна. Таньж гин үү? Танаа аавын найз. Гэв. Халтар тэрхүү ихчийг сүрхий харснаа. За ихчээ. Аав угаасаа хүн явуулж авахулна гэсэн. Яаж таньдгийн билээ гэж бодоод л хэмээн гэнэтхэн цайлганаар хэлээд өгсөн шоколадыг нь аваад дагаж явлаа. Чимгээ гайхсгэж харснаа шулуухан босоод охины гараас хөдөлсөөр машиндаа суулгаад давхиж одов. Халтар шоколадыг нь гаргаж идэж байснаа унтаад өгөв. Тэр шоколаданд нойрны юм тарсныг хөөрхий жаахан охин яаж мэдэх вүлээ? Өөрийнхөө хуучин оромж болох зайсны барилах нэгөрөө хөлсний байрандаа ирээд охиныг өргөж орууллаа. Охин аавтайгаа усны тусал шиг адилхан бүх юмыг нь өвчж дуурайсан байв. Яг л болох уу гэсэн үг. Энэ охиныг харах тусам уур нь хүрэх биш, хайрч хүрэх шиг. Өөрийн охиноо хажуудаа авч ирээд өсгөж байгаа мэт бодогдож хатаж хорч исэн мөмө аманд нь хийж үзв. Дуг нойрондоо дугжирч гүн унтсан охин багын зөнгөөрөө мөмийг нь хүлгэх шиг болоход толгой дээр нь аян тас хийх шиг болж би ингэхэд юу хийж байна? Хичнээн хорсолд автсан. Ингэж болох уу? Энд чинь ердөө жаахан хүүхэд хэмээх бодол толгойд нь бууж ирлээ. Тэр ямар тэнэг юм хийх гэж байгаагаа сая л ойлгож охиныг тэрж гараад машиндаа суулган буцаж сургууль руу давхив. Зайсангаар уруудахад төгжрөө эхэлжээ. Зайсангийн гүүр дээгүүр гарч яваад явган хүний зам дээр нүдэндээ итгэмгүй зүйл үзв. Дэрэм халтрыг хөдлөө замаар хээвнийг алхангаа охинтойгоо юм ярьж байгаа бололтой инээд алдаж охин нь нэг хойно нэг урд нь ороод тоглох аж. Би чинь солиорч байна уу та гэж бодоод өөрийгөө чимхэнгээ арын суудлал руу харвал охин нам унтаж байлаа. Чимгээ гэм хийснээсээ болж учиргүй сандарч хөлсөн тасралтгүй урсаж зүрх нь дүг дүг цохилож байхаж. Тийм учраас хөлсөө шудраад нүдээ нухаж байгаад нөгөө хоёрыг харвал тэр хоёр аль хэдийн зөрөөд холдон утсан аж. Ёстой л мэл хөхрөн гихч болов. Яаж бодоод
юу болоод байгааг огт ойлгосонгүй. Хаашаа явахаач мэдэхгүй байсан ч хар зөнгөөрөө сургууль руу гэлтэрчээ. Гарахдаа охины ам руу сүү зутгсан учир унтлагын хор ажуухан тайлагдаж яг сургуулийн гадаа ирэхэд охин сэрж "Ирчихсэн үү өгчээ?" гэж араас дуудав. Чимгээ төгдөрч "Юу л да? Төгжрээд огт хөдөлдөггүй. Сая л хөдлөх гэж байна. Гэхдээ юутаач хоёулаа сургууль руу ороодохъя. Намайг ангийн багштай чинь уулз гэсэн" гэд хальтмалт машина тавиад алхахдаа "Одооч сургуулийн хашаа хаачсан байх та. Юу гэж хэлж ордгийн билээ" хэмээн бодож явтал араас нь хүн татах шиг болов. Эргээд харсан чинь дэр минь ч гэсэн зогсож байв. Тэр охиныхоо гараас барихад охинж эргэж хараад "Аава" гэд энгэрт нь аслаа. Чимгээ бүр сандарч орхив. Дэрэм инээмсэглээд "Өө би цожоочгүй да. Та нөгөө захиалгын таксины хүмүүн үү? Би таныг удаад байхаар санаа зовоод уцтсан чинь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь сургууль руу ирж асууя гэж бодоод хүрээд ирлээ. Баярлалаа танд. Би өөрөө хүүхдээ аваад явчихъя да. Хэдийг таны данс руу шилжүүлэх үү? Төгжрээд явахгүй байсан уу?" гэж юу ч мэдэхгүй юм шиг асуув. Гэмт хүн гэлбэлзэн гэгчээр "Аа зүгээрээ. Би хөлс авахгүй. Дараа дахиад авч өгөхдөө авъя" гэд буцаж алхахад дэрэм гараас нь татаж 2 ширхэг 20 мянга татгуулаад "Уучлаарай. Үн цэнгүй цаг гэж юу ах вүлээ? Та хүүхдтэй сүү аваад ороорой" хэмээн хүчээр шахуу өгчхөөд яваад өгөв. Өөрийг нь огт танихгүй байгаад Чимгээ маш их гайхжээ. Яг үнэндээ бол энэ хүн буян бөгөөд 4 хүүхэдтэй аж. Хамгийн бага нь ягаад ч юм Дэрмийн хүүхэдтэй ижил Халтар гэдэг нэртэй байж таарчээ. Тэр охин ч гэсэн аавыгаа өвдсөн юм шиг төрсөн учир энхүү Чимгээ андуурах нь аргагүй юм. Энхүү муу санаанаасаа болж гэмт хэрэгтэн болох төгсөн Чимгээ өөрийнхөө цагаан сүг хүүхдэд өгөх гэж амлуулах оролдлого хийснээс болж ёстой л Тэнгэр бурхны авралтаар аврагджээ. Энэ бүгд үнэхээр инээдтэй юм. Тэрхэн хоронд Чимгээ хичнээн адал явдалтай учирсныг мөн өөрийнхөө энэ бүдэлгүй явдлыг хэрхэн амжилттай цайруулсныг тайлбарлахад бэрх юм. Гэвч бичигч миний хувьд амбардам хэлэхэд та хичнээн муу хүн байж болно. Тэгэхдээ танд ганц л цагаан сэтэл үлдэх төрөх ёстой юм шүү. Тэр бүгд таны бүх гэм нүглийг цайруулахад айргийн их, булгийн их шиг их усүрн болж өгдөг гэдгийг битгий мартаарай. Тэр өдөр Дэрэм охиноо гэртээ авчираад жаргалтай наргагүй тоглож нааш цааш хөөцөлдөн нурайх нь холгүй юм болов. Гэрэл өдөржин их ажилтай байсаар оройтход харих гэсэн ч хүний нөөцийн захиалгын компани захирал уулзах гээд ирээд хүлээсээр байгааг гэнэт санав. Нөгөө хүнийг оруулчих уу хэмээхэд таныг өдөржингөө хүлээж байгаад түр гарч хоол идчихэд ирье гэсэн захирлаа хэмээн залуухан эрд урдаас нь хараад инэв. Тэр ажилдаа үнэхээр сайн бөгөөд 30 гарч яваа гэхэд тогтуухан аливаа юмд их хариуцлагатай билээ. Тийм ээ. Харьцангуй өндөр цалин өгч 3 жил хажуудаа байлгаж буй аж. Сүүлийн үед Дэрэм юунаас болсон бүү мэд түүнтэй ойлголцохгүй байгаа билээ. Эмэгтэй хүн болохоор бас нэр хүндээ бодоод тэр бүр Дэрмийг өдхөө хойш тавьсаар байв. Магадгүй Дэрэм эрдмийн зэрэгээ ахиулах гээд хийгээд байгаа бичиг цаасны ажлаас нь болсон ч магадгүй. Тиймээс түүнийг садааруулж саад болгохыг нэг их хүссэнгүй аж. Харин түүний туслах энэ залуу ганц бие бөгөөд хаяа захиралтай зээдэн хаях гээд байгаа юм шиг тааламжтай хандах болсон гэдгийг эмэгтэй хүний зөнгөөрөө мэдэрч байв. Гэвч гэрэл нэг зарчим бий. Ажил дээрээ элдв хүмүүстэй садар замууны асуудал үүсэхгүй гэж хатуу боддог. Учир нь хэрв ийм асуудал үүсгэл юм бол маргааш нас нь эхлээд бөөн асуудал ажил дээр босч ирдэг гэдгийг олон жил амьдарсан эмэгтэй хүний туршилгаар маш сайн мэдэх ажгүй. Урд нь тэр нэг хувийн эмнэлэгт цовлогч хийж байсан аж. Эмэгтэй хүний хөх уруул гээд хэмэл эрхтнийг тунсан хийдэг энэ эмнэлгийн захирал залууг харахад гэмгүй царайлчхаад туншалаг нэгэн гэдгийг тэгэхэд мэдэж авсан ажгүй. Тэр үед бүсгүй 29 настай эд гялалцж байлаа.
Ёстой л галзуу барын ам руу гараа хийхээс буцахгүй. Нөхөртөөгөө өглөө нэг, орой нэг заримдаа 2 гэдэл ирмийн жаргал ёстой эдлэг шиг болдог байсан үе. Тэр үед ангад сангана гэдгийг мэддэггүй нөхрөөсөө бүх юмаа хангалттай авдаг байлаа. Захирал нь үе үе алга болно. Их ажилтай байхад хаашаа алга болчихдгийг бүр гайхаж цувлагч хүний ёсоор эмчигээ өгүүлж түлшиг тулгуур хүлээж зөвлөгөө авах үе зөндөө байхад хагалгаа хийлгэхээр ирсэн хүүхнүүдийг үзэж байснаа л алга болчихно. Тэгээд анзаараад байх нэ майнер голдуу царайлаг хүүхнүүд ирж үзлэгт ороод гарч авсны дараа алга болдгийг тогтоогоод хов. Эмчиг алга болсны маргааш нөгөөдөр бүр баттайгаар хил ам гарч буун ажил явдал болно. Энэ бүгдийг гэрэл зохицуулна. Баг цалин аваад их ачаалал үүрэхээр хараяндаа ууран дүрэл зэдэрнэ. Гэвч угийн 50 хүн болохоор яаж игээд л уур уцаараа унтрааж харилцагчаа болон эмчигээ дандаа инээж өгддөг үлээ. Санааг нь дагаад ч юм уу нэг л мэдхэд уур нь гарчихсан байдаг ажээ. 15 дугаар хэсэг төгсөв.